За 4 нөхөд нийлээ зав худалдаа авчээ гэж. Нэг нь бусдынхаа гаргасан мөнгөний 2/1-тэй тэнцүү мөнгө гаргасан. Хоёр дахь нь болохоор бусдынхаа гаргасан мөнгөний 3/1-тэй тэнцүү мөнгө гаргасан. За 3 дугаарх нь болохоор бусдынхаа гаргасан мөнгөний 4/1-тэй тэнцүү мөнгө гаргасан гэж. За 4 дахь нь 1300 төгрөг гаргажээ гэж. Зав ямар төгрөгийн үнэтэй вэ гэж. За тэгэхээр эндээс бол нэг юм зүйл байгаа. Бусдынхаа гаргасан мөнгөний 2/1-тэй тэнцүү гэж аваад. За тэгэхээр өөрөөр хэлбэл ийм зүйл хийсэн гэсэн. За энэ нэг эхлээд эхний тохиолдолд авчи. За эхний хүн болохоор бусдынхаа гаргасан мөнгөний 2/1-тэй тэнцүү гэж байна. За тэгэхээр өөрийнх нь төлсөн мөнгө. Энэ бол нэгдүгээр хүний төлсөн мөнгө гэж энэ хэсгийг. За энэ бол нийт төлөх мөнгө тийм. Энэ бол завны үнэ гэж. Завны. Тэгэхээр бол бусдынхаа мөнгөний гаргасны 2/1-тэй гэхээр энэ бол бусд нь бол төлсөн мөнгө байгаа гэсэн. Бусд нь бол төлсөн. Тэгэхээр бол энэ бол 2/1 гэх юм бол нийт мөнгөний энэний хагасыг гэхэр чинь энэ нэг хэсэг болж таарна гэсэн. Тэгэхээр нийтдээ бол 3 хэсэг, өөрөөр хэлбэл нэгдүгээр хүн бол нийт мөнгөний 3/1-ийг төлсөн болж таарна гэсэн. За тэгэхээр мөн хоёрдугаар хүн ч гэсэн яг энэтэй адилханаар бодвол нийтийн тийм нийтийн 3/1. За хоёр дахь нь болохоор нийтийн 4/1. 3 дугаарх нь болохоор нийтийн 5/1. За 4 дугаарх нь болохоор 1300 төгрөг төлсөн гэсэн. За тэгэхээр нийт мөнгийг болохоор яг хөөхөр 60 хэсэг үзчих. Нийт зав бол 60 хэсгээс 60 x одоо төгрөгийн үнэтэй гэж үзэх юм бол нэгдүгээр хүн бол 20 хэсгийг, за хоёрдугаар хүн болохоор 15 хэсгийг, гуравдугаар хүн болохоор 12 хэсгийг төлсөн гэсэн. За тэгэхээр энд бол нийтдээ хэдэн болох вэ гэхээр чинь 47 хэсгийг бол төлсөн гэсэн. Тэгэхээр энэ маань дөрөвдүгээр хүн маань үлдсэн 13 хэсгийг төлсөн гэсэн. Тэгэхээр нэг хэсэг маань 100 төгрөг болох нь. За тэгвэл завны үнэ болохоор 6000 төгрөг. Эндээс гээр үзбэчээ.